За эрхэм байнгын орооны гишүүдийн өдрийн амгалан гэрье. За процессын дахин инженерчлэлийн талаар ерөнхийд нь маш товчхон дүгнэлт хийх танилцуулга хий. За тэгэхээр анх бол энэ ойлголт маань 1990 онд дэлхий дээр хэрэгжиж эхлээд Монгол Улсын их хурл 1996 онд процессын дахин инженерчлэл хийнэ гэдэг тогтоол баталсан байдаг юм байна. За үүн ажил хэрэг болсон нь бол 2022 оноос нийгэм хамгаалалт хөтөлбөрийн яам, эрүүл мэндийн яам дээр засгийн газрын хэрэг эрхлэх газраас хийгдэж эхэлсэн. За түрүүний энэ одоо бүх дурдж байгаачлан бодлогын баримт бичгүүд дээр маш их суусан байгаа. Алсын араа 2050, шин сэргэлтийн бодлогын баримт бичиг. За 24-ний засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө 24-өөс 28. За дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө. За ялангуяа одоо бидний хэлцэж байгаа 26-ны хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөрт нийт хийгдэх ажлын 4/1 нь процессын дахин инженерчлэл болно. Түүнтэй хамааралтай ажлууд байгаа. За тэгэхээр нийт нэг асар том одоо манай ажлын хэсэг бол энэ өнгөрсөн хугацаанд та бүхэн тараагдсан материал дээр байгаа. Тэн дээр бол одон судалгаа хийж үзсэн та бүхэн ч гэсэн сая холбогдох газруудын мэдээллийг сонслоо. Тэгэхээр ажлын хэсэг ямар дүгнэлтэнд хүрээд байгаа вэ гэхээр процессын дахин инженерчлэл гэдэг ойлголтоо ойлгоогүй маш их айлан ажлууд хийгдэж байна. Засгийн газар болон их хурлын хараа ер нь төрийн бүтцийн хэмжээнд. За үүний үндсэн шалтгаан өөрөө үзэл баримтлал нь юу юм? Нэгдсэн үзэл баримталтай болох хүн төвтэй байх гэдэг ойлголт байхгүй юу? Төр иргэндээ хурж үйлчлэх гэдэг ойлголт байхгүй. Энэ өөрийн өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал технологийн хөгжлөөс шалтгаалаад бид өнөөдөр иргэндээ зардал чирэгдэл хүн сурталхгүй хурж үйлчлэх бүрэн бололцоотой болцсон байгаа. Тэр нь хэрэгжихгүй байгаад байгаа. Хэрэгжихгүй болсон байгаа үндсэн шалтгаан процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлэгч засгийн газрын болон их хурлын хараа байгууллагууд маш олон ялгаатай ойлголттой та бүхэн сонсож байна. Цахимжилт, автоматжуулалт гэсэн ойлголт маш өргөн хүрээнд явж байгаа. За сая засгийн газрын хэрэг эрхлэхээс танилцуулж байгаа хүрээнд болохоор хууль эрх зүйн орчин бас бүрдээгүй байгаа. Үүнээс үүдээд хамгийн төвөгтэй асуудал нь юу вэ гэхээр нэгдсэн үзэл баримтлал ойлголтгүйгээс үүдээд маш их давхарцсан худалдаа авалтууд явагдаж эхэлж байна. Ялангуяа засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө бид нэр дэлхийн чиг хандлага нийгэм эдийн засгийн хүлээлттэй дагаад хийхээс өөр аргагүй. Хийхгүй бол бид хоцрогдно. Тэгэхээр энийг хийхтэйг холбогдуулаад нэгдсэн ойлголт үзэл баримтлал байхгүй болмаас бол нөгөө маш их өргүү худалдаа авалт тендер явж байна. За нөгөө талаасаа бол энэ төрийн хэрэгжүүлэгч байгууллагуудын хамгийн том хүндрэл бэрхшээл бол нэгдсэн ойлголт үзэл баримтлалаас гадна хууль эрх зүйн орчин. Тэгэхээр процессын дахин инженерчлэл гэдэг бол мэдээж хүний амьдрал дээр хэрэгжихтэй технологиор дамж хэрэгжиж байгаа боловч хамгийн гол ойлголт нь бол төрийн засаглалын бүтэц хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх асуудал байгаа юм. Тэгэхээр энэ бол төрийн байгуулалтын байнгын орооны дээр онцгойлон анхаарах шаардлагатай зүйл байгаа. За үр дүнд нь юу хэлэх юм бэ гэхээр төрийн үйл ажиллагааны зардал 30-аас 50% буурна. За процессын цикл 40-аас 65% буурна. Бүтээмж 20-аас 40%-аар нэмэгддэг. За залуучуудын төр тэтгэх итгэл нэмэгдэнэ. Өнөөдөр яг нэгдсэн ойлголт байхгүй болмаас энэ гоё нэрээр ер нь бол нийтлэг ажиглагдж байгаа зүйл хэвлэл оюухан, big data, процессын дахин инженерчлэл гэсэн нэрээр үнэлж дүгнж чадахгүй болмаас маш их улсын төсөв зарцуулагдахаар хандлагатай байгаа. Тэгэхээр энийг шийдвэрлэхгүй бол бид нар өнөөдөр процессын дахин инженерчлэл гэдэг нэрээр төрийн бүтцийн улам данхайлгаад байгаа байхгүй. Одоо бүтээмжийн менежер, хяналтын менежер, за ажлын хэсэг бол ерөнхийдөө холбогдох төрийн байгууллагуудтай уулзсан. Хуулиндаа заасан болон чиг үүргийнхээ дагуу давхарцсан чиг үүрэгтэй маш олон байгууллагууд байгаа. За өнөөдөр та бүхэн сонсож байна те. E-Governance Academy, E-Монгол Academy, за төрийн бүтээмжийн төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, төрийн хэмнэлт бүтээмжийн үндэсний зөвлөл, төрийн бүтээмжийн үндэсний хороо, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, салбар дундын уйлдааг харах, үндэсний хороо, засаглалыг хэрэгжүүлэх эдийн засгийн хөгжлийн яам гих мэтлэн зөвхөн засгийн газрын харааны байгууллагууд. Эдгээр маань өөрөө хинэн яг үндсэндээ энэ процессын дахин инженерчлэлийг хийх юм бэ гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр энийг бол одоо их хурлын зүгээс нэгдсэн чиглэл тогтоол төрийн байгуулалтын байнгын хороо гаргаж
аргачлал өдөртөмжээр хангахгүй бол эдгээр байгууллагууд маань уйлдахгүй байна. Хоёрдугаарт үнэхээр одоо үйл ажиллагаа явуулаад хийж байгаа байгууллагуудын буруу байхгүй. Түрүүн тэр Тэнгис даргын ярьж байгаачлан тухайн чигүүргийн байгууллагууд харьяаж хууль эрх зүйн акт эрх хэмжээний хүрээндээ л процессоо сайжруулад байгаа. За энэ нь өөрөө цахимжилт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ цахимжилт гэдэг маань процессын дахин инженерчил биш юм байна. Процессын дахин инженерчил гэдэг маань бүх юм маань тэгээс эхлэхийг хэлж байгаа юм аа. Тэгэхээр энийг бол одоо зайлшгүй хийх нь нэн шаардлагатай байна. Тэгэхээр одоо бол энэний түрүүнд хийх шаардлагатай зүйл бол хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх. За түүний дараагаар арга зүй үзэл баримтлалыг баталж өгөх, хүн төвтэй гэдэг ойлголтоо батлах зайлшгүй шаардлагатай байна гэж ажлын хэсэг дүгнсэн байгаа. За баярлалаа.